Сайн уу? Сайн уу? Шинэ оны мэнд. За шинэ оны мэнд. За бэкграунд авах. Iyi те. За хэдүүл орж ирэхээр байна. За заяа доллар буюу single гэд орж ирнэ. Нинжэл амжих бах. За. Сайн уу? Сайн байна уу та? Шинэ оны мэнд төргий. Шинэ оны минь төргий. Баярлалаа. Баярлалаа. Би бас баярлалаа. За зэн яаж юу нь болохгүй байгаа юм бол Яасан? Юу болсон? бэкграундаа солих нь. За миний бэкграунд орсон тий. Чиний чи босоогоор байна уу? Би нөт дээр хөндлөн байна. Арай томдож чинь тий. Хийж үзээгүй. За явах те тэглээ. За юу яа. Би чинь одоо нэг Zoom-ийн Facebook руугаа оруулахаар онлайн тохиргоод орчт юм. Зүгээр найзуудад тохиргоод орчт юм хэлээ шүү дээ, тий. Би тэгэхээр дундуур нь паблик болгож guest тохируулаад тэгээ guest тохируулсан завсраа бас guest таг хийчихв, тий. Тэг. Тий. Өнгөрсөн жил ингээл хүмүүсээс юм сурсаар нь байгаад өнгөрлөө шүү дээ. Нэг real content хийхээр. За энэ ингээд шууд бэкка солилцдгийн энэ. Уцаас орж байгаа юм уу? Солих боломж болохгүй байна да. Яагаад вэ? Тий уцнаас орчих тийм үү? Single-ийнх болж гинэ. Болохгүй. Харин нөгөө юу нь гарч бүр ирэхгүй байна л да. Тохиргоо хийх юм маань гарч ирэхгүй байна гол нь. Сонголт нь октоо. Энэ Zoom дээр болохгүй юм байна. Уг нь бэкграунда бүгдийг гой солилцуулах байна тий. Харин тийм тэгээд энэ нөгөө гэрэл дийш авах юм та би тийм юм биш. бэкграунда солих нөгөө юу нь байхгүй байна. Цэс нь алга. Болор боён заяа хоёрыг яаж ийн болж гинэ. Байна уу? Бүгдээрээ байна уу? Балраа байна уу? Шинэ оны минь заяа гүйж сайн уу? Заашка болцсон ба штэ. Би тэд болохгүй байна. За компьютероос ормоогүй байх. Зөв компьютероос орох юм бата. Компьютероос авах уу? За Жижиглийн мөргөн болж ин доо. Компьютероос орё да. Авах гээд үзье да. Гарнаас орохоор унаасаа юм жижигхэн болно. та хэдийнх угаасаа юу яахгүй нөө? Том гарч ирэхгүй байна уу? Сэтгэлийн эмчлэг гэдэг маань багтахгүй байна ардталт чаа. Тэгвэл энэ юу юм бэ? Нөгөө Facebook-ийн background-аар хийгдсэн юм байна, тийм үү? Cover-ing нөгөө группийн cover-ing юу болохоор ам гэдэг хойд үсгэл байна. Юугийн болгоошгүй юугийн өөрчилж дотогшлуулчих үсгэн танараагаа ороод нөгөө төрлийн өөрчилж хадгалаад. За. Миний яриа сонсогдож байна уу? Аха. Энэ одоо аль хэлж байна? За би яатах. За ямар янзалж бай те. Би юу лугаа орох гээд үцэт. Компьютероос. За хэдэлээ хэн нь юу ярих вэ? Цагаан гэрлэн зүгээр байна уу? Шардуун зүгээрээ. Шардуун уу? Тэ. Шартаага холилдсон байдаг шүү дээ. Шар цагаан хоёр тэр нь зүгээр шүү. За яа гинэ. За би ингэж бодож байна. Одоо нөгөө оныхэнд ийм гоё сургалт болох гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол нөгөө энэ онд ингээд өөрийнхөө нэг чихэн асуудлыг шийдэж байгаа хүмүүс бас биш. Бүр өвчтэй сургалт байна. Эхлээд би нөгөө танилцдаг байж таа тэгээ. Тэгээд шууд одоо энэ
удахгүй бас энэ гоё сургалтаар ингээд 5 коуч 5 өөр өнцгөөс миний өнөөдрийн энэ асуудлуудын эдрээ зэнглэг одоо тайлбарлах юм гоё сургалт басгаж байна гэд. Тэгээ ингээд та нар маань өөрийгөө товчхон танилцуулаад энэ сургалтаар яг хүмүүс одоо юу авч мэдэх вэ гэдэг юм те. Энэ талаар ингээд мэдээлэл өгөөч гэд. Тэгээд теко коучээс ихлэх ингээд хин яа. Тэгэл орхичихсан юу? Би тэд өөртөө. Тэгээд хэдүүлээ ингээд нэг ээлжилж яриад те. Би гот нь ингээд нэг тодорхой чадвар нэг ойдоо албад алдагдаад байгаа юм шиг санагдсан тийм их. Ингээд сайн аа шинэ анимент. Тэгээд ярилцаад яваа. Тэгээд та маань одоо сургалтаар одоо нөгөө яг юу явах гэдэг те. Ямар хүнд энэ өгөөжтэй байх вэ гэж асууя те би. Та ямар байгаа одоо энэ сургалтанд орж ирэх боломжтой. Энэ сургалтаас энэ юу олж авах вэ гэж нугасаа асууя. Тэгээд та нар маань энэ сургалтанд одоо хэнийг өрн дуудаж байна. Тэр хүмүүстэй яриулсан өөрсдөө гадар юм яриад байна. За хэн юу ярих вэ? Би бол ингэж ярих гэж бодож байна. Би болохоор зүгээр ер нь яагаад 5 коучийн те яагаад 5 коуч ярих гээд байгаа. Тэгээд ер нь шарах гэдгийг нэг арай нэг өөр өнцгөөс нь зүгээр ингэж нэг тайлбарлаад бидний энэ нөгөө нэг үнгүү өгöd байгаа энэ нэг сургалт руу та орснороо ийм юм мэдрэмж авах юм аа. Тэгээд дараа нь яг энийгээ туршаад үзчихээ те танд таалагдж ивэл бидний 5 хоногт ороорой гэдэг үгээр л би зүгээр ингэж болчихсон. Зүгээр өөрийгөө бол нэг товчхон танилцуулаад тэгэхээр би дарааллын бус нь юу ярихаар байна гэж дараалал олчих тийх үү? Теко коучээс хэлэхгүй ер нь бол тий би теко коучээс хэлхийгээд ихтүүлээд авчихв. Тэгээд манайхаа ярих боломжтойнууд маань ингээд ээлж дараалал яриад тий яригээд Хамаагүй тийм. За би жишээлх юм бол юу ярих вэ гэхээр зүгээр нэг жишээ ярингуудаа тий одоо нөгөө сэтгэл амархгүй нэг байдаг. Надад тохиолддог тэгээд та нарт тохиолддоггүй хэрвээ ийм байдаг бол энэ маань бас нөгөө нэг юутай холбоотой юм а гэд. Тэгээ ийм хүн байдаг бол одоо би төрийн сургалтанд орж ирээрэй гэдэг юм ярих гэж байна. За би хамгийн түрүүнд ярих юм те. За тэгэхээр бид нэр ингээ хамтдаа шинэ оныхоо сургалтыг хийх гэж байна. За энэ маань болохоор 10-аас 14-ний хооронд болно. За энийг яг нөгөө бид нар бүгдээрээ давтаа яваад иж болно. Яа тэгэхээр нөгөө лайв учраас хүмүүс хизээч орж ирж хизээч гарч болох учраас тий. За тэрийгээ хэлээд за тэгэнгүүтээ дахиад 1 сарын 6-нд бид нар бас хамтдаа үн төлбөргүй бас нэг сургалт зарлаад явж байгаа гэдгийг бас хэлээ авчи тий. Тэгээд шууд өөрийнхөө юг ярьчи. Одоо надад тохиолддог тий ингээд шүн мөн ингээд маргааш нэг айгүй чухал ажилтай ч юм уу тий ингээд болчхоор шүн хэд дахин сэрүүлгэнээс өмнө сэрээд байдаг. Хүртэл энэ сэтгэлийн шарахаас болд юм а гэдэгтэй яг сэтгэлийн шарах гэж их ярихгүй байхыг хичээнэ. Тий тэгээд энийг яриад явъя гэж бодож байна. Тэнгүүтээ миний дараач нь ярихаар байна. Юу ярих гэж байна манайхаар ийм ярьж шүү. Унтаад